Сайн бацхан өөр Уна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Солонгосод гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярих гад бэлтгэлээ. Хэрвээ та бүхэн Солонгос улсад солонгос хэлний бэлтгэлд хүүхдүүдээ явуулах эсвэл өөрөө суралцахаар сонирхож байгаа бол та бүхэн Солонгосын Хэжон их сургуулийн зуны удирдлын хэлний бэлтгэлийн институтыг танилцуулж байна. Нийт 6 сар буюу 2 сарын удирдлагын төлбөр нь 2,200,000 вон, 6 сарын эрүүл мэндийн даатгал нь 100,000 вон, бүртгэлийн 50,000 вон, нийлээд 2,350,000 вон төлөөд та 6 сар Хэжон их сургуулийн хэлний бэлтгэлд суралцах боломжтой. Монгол ажилтнтай тул виз гаралт нь 100%, Хэжон их сургууль нь Сөүлээс ердөө 1 цаг 30 минутын зайтай байршдаг. Хичээл нь 7 хоногийн 5 өдөр 4 цагаар хичээллэнэ. Мөн та бүхэн хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангидаа тэтгэлэгт дэвшин суралцах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг NG эдүү зуучлалын төв болон 88 11 12 28 утасны дугаараар хэрвээ та Солонгосоос залгах гэж байгаа бол 010 80 74 89 90 гэсэн утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. Харуухан цэвэрхэн царайтай жижиг биетэй туранхай эхнэр Пак, харин өндөр нуруутай том биетэй нөхөрдлий. Энэ хоёр хүн гэрлээд 35 жил болж байгаа хосууд охиноо тусад нь гаргасны дараа тэд өтөл насныхаа амжиргааг жижигхэн хоолны газар ажилуулан амьдарцгааж байсан. Тэд Пухан хотын Ямпу бомтын далайн эргийн ойролцоо нэгэн жижиг хоолны архины газар нээн ажилуулдаг хосууд байсан. Эхнэр Пак нь амтлагч хүртэл бараг хэрэгэлдэггүй мөртлөө хоол нь маш амттай гэдгээрээ ойр хавьдаа алдарсан тул тэдний хоолны газар үйлчлүүлэгчээр байнга дүүрэн маш амжилттай явж байсан. Ингэж ажил төрөл нь өөдрөг 8 арилжаан сайн явж байсан болохоор эхнэр нөхөр хоёр нутгийн хүмүүстэй сайн зохицож дассан бөгөөд ялангуяа эхнэр нь өөрийнхөө охинд энтхийн хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй, энд надад зөвхөн сайхан дурсамжлалт дүүрэн байна гэж ярих хэмжээнд хүртлээ тухтай сайхан амьдарцгааж байсан. Эхнэр нөхрийн харилцаач гэсэндээ маш сайн юм шиг харагддаг. Дэлгүүр хошоо явахтаач хамтдаа явдаг, ажиллаач хамтдаа бие биедээ түшиг тулгуур болон хийцгээдэг байсан. Ийхүү харьцангуй тайван өдрүүд үргэлжилж байсан 2018 оны 1 сарын 26-ны өвлийн өдөр орой эртээс эхлээд тэдний хоолны газарт үйлчлүүлэгчид маш олноороо эрцгээж исэн. Ажил ихтэй байсан тэр өдөр нөхөр лигийн танилууж зочин болон үйлчлүүлэхээр тэдний хоолны газарт эрцгээдэг. Нөхөр нь тэднэртэй нийлж суун хамтдаа арх ууж эхэлцгээдэг. Гэвч тэр уулзалт бодсноос нь илүү удаан үргэлжилдэг. Уг нь энэ газрыг эхнэр нөхөр хоёр хоёулаа ажилуулдаг. Дээрээс нь үргэлж хүн ихтэй газар байдаг. Тэр тусмаа тэр өдөр орой эрт цагаас эхлэн хүмүүс олноороо орж гарч байсан болохоор нөхөр нь найзуудтайгаа суугаад арх ууж байсан нь эхнэр Пакт нь нилийн ачаалал нэмжээсэн. Тэр өдөр Пакийг харсан хүмүүсийн ярьснаар тэр нөхрийнхөө ширээнд шүл хийж өгч, хачир тавьж өгч байсан ч гэсэндээ яг л дургүй дээ, эсвэл аргагүй дээ хийж байгаа юм шиг, ямар нэг юм тохирохгүй байгаа юм шиг ууртай харагдаж байсан гэж ярьж исэн. Нөхрийнхэн танилуудын дунд хүртэл за хэдүүлээ эндээс гараад өөр газар очиж сууж ууцгаая гэх яриа гарах хэмжээний баг зэрэг хүйтэн уур амьсгал үүссэн байсан гэсэн үг. Ийхүү нөхөр нь өөрийнхөө зочидтой арх ууж байх хооронд эхнэр Пак хоолны газрын бүх ажлаа дуусган эмхэлж цэгцэлж эхэлдэг. Дараа нь бусад үйлчлүүлэгчдийг гарсны дараа дэлгүүрийн нэг буланд амрах зориулттай жижиг өрөөнд орж суугаад 10 цагийн орчмоос эхлэн хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч болж тэднийд ирсэн байсан нэгэн танилтайгаа хамт арх ууж эхэлдэг. Тэр үйлчлүүлэгч нь эмэгтэй хүн байсан. Тэгээд эхнэр нөхөр хоёртой л нэлээд дотн найзууд болсон байсан. Ойр дотн харилцаатай болсон хүмүүс учраас яг хоолны газрын том ширээнд суухгүй жижиг намхан ихэгддэг ширээг гаргаж тавиад тав тухтай байдлаар тэр хоёр хамтдаа ууж эхэлсэн. Энэ эмэгтэй үйлчлүүлэгч яагаад ч юм өнөөдөр эзэн эмэгтэй ердийнхөөсөө арай л сэтгэл санаа нь унчсан юм шиг харагдаж байна гэж тохойд дотроо бодож исэн байгаа. Гэтэл удаагүй байтал нөхрөнч гэсэндээ өөрийнхөө танилуудтайгаа ууж байсан уулзалтаа тараагаад эхнэр болон тэр эмэгтэй үйлчлүүлэгч хоёрын байгаа өрөөнд орж ирэн хамтдаа сууцгаасан. Нөхөр нь аль хэдийн арх уусан байсан, эхнэр нь ч гэсэндээ алкоголи уугаад эхэлчихсэн байсан болохоор тэр хоёр хоёулаа нилийн халсан байсан гэсэн. Яг энэ үеэс эхлэн эхнэр нөхөр хоёр зочны хажууд ам уриж эхэлсэн байгаа. Үнэн дээр энэ хоёр хэдийгээр маш эвтэй найртай хосууд гэж нэрлэгддэг байсан ч баг саг маргалддаг байсан гэдгийг нь ол ойр дотных нь хүмүүс мэддэг байсан. Ингээд тэр хоёрын дунд сууж байсан эмэгтэй үйлчлүүлэгч эхэндээ дахиад л энэ хоёр муудалцаад эхэллээ гэж бодсон байгаа. Тэгэд баг зэрэг арх уух тусмаа энэ хоёрын маргалдаан бол ширүүсч эхэлсэн. Бүр нөхөрлийн эхнэртэй гар хүрэх хүртэл хэмжээнд хүрч эхэлсэн. Тэр эхнэрийнхээ дух магна орчим руу хүчтэй түлхсэн. Архинд хасан байсан дээрээс
Дээрээс нь Пак биеэр жижиг тул нөхөр нь баг зэрэг гараараа түлхэхэд эхнэр нь тэр чигтээ хоошоо саваад унчихсан байгаа. Унахдаа түүний зүүж байсан нүдний шилэн хүртэл шалан дээр унсныг хамт сууж исэн эмэгтэй харсан. Тэр эмэгтэй үйлчлүүлэгч анхандаа эхнэр Пактай баг зэрэг яриа өрнүүлж сууя гэж бодож орж ирсэн боловч тэдний байдал нэлээд хурцтаад эхлэнгүүт нэлээд эвгүй санагдаад за би ер нь гэрлүүгээ явлаа та хоёр битгий маргалдаарай гэд тэр хоёрын маргааныг баг зэрэг болиулаад тэгээд гараад гэрлүүгээ явсан байгаа. Пак архинд халсан тэр чигтээ өрөөнд сууж байгаад явж байгаа үйлчлүүлэгчийг тухтааж гаргаж өгч чадалгүй баяртай гэж мэдлэг төдий үлдсэн гэдгийг хамт суужсэн тэр үйлчлүүлэгч дараа нь ярьсан. Ингээд тэр хамгийн сүүлийн үйлчлүүлэгч нь 11 цагийн үед тэдний хоолны газраас гарч явсан. Түүнээс хойш тэдний хоолны газар бол ямар ч зочин орж ирээгүй. Ингээд маргааш нь буюу 1 сарын 27-ны өглөө болсон. Энэ өглөө нөхөрлийн хөшөөдтэй эхнэр нь алга болчихлоо гэж хэлээд ийш тийш яаран алхасаар эхнэрээ хайж эхэлдэг. Түүний хийснээр өчигдөр шөнө архиндаа халж жаахан унтаад сэртэл эхнэр нь алга болчихсон байсан гэж хэлж байгаа. Өчигдөр шөнө 11 цагийн орчимд хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч гарсны дараа хөрли болон эхнэр Пак хоёр яг тэр жижиг өрөөндөө тусдаа унтцгаасан гэж хэлж байгаа. Тэдний амьдардаг байр нь хоолны газраас нь машинаар 10 минут орчмын зайтай байсан ч гэсэндээ хоёулаа арх уучсан байсан учраас машин барьж болохгүй гээд хоолны газрынхаа жижиг өрөөнд унтаж байтал нөхөрлийн үүрийн 2 цагийн үед сэрж харсан чинь дэлгүүрийн арын хаалган онгорхой эхнэр нь байхгүй байсан гэж байгаа. Нөхөр нь араас нь гарахгүйгээр зурагт үзэнгээ эхнэрээ хүлээж байгаад эргэж ирээгүй тул өглөө эртнээс ахуулан хөшүүдтэй эхнэрээ алга болсон талаар хэлэн эхнэрээ хайж эхэлсэн байгаа. Тэр өдөр агаарын хим хасах 10 химээс доош орж далайн ус хүртэл хөлдөх шахам тийм хүйтэн өдөр байсан бөгөөд машин нь хэвээрээ байсныг бодоход хэрвээ хаа нэг тийшээ эхнэр нь явсан бол явган явсан гэсэн үг байгаа. Ингээд ээжигээ алга болсон тухай мэдээг сонссон даруйда түүний охин хөргөн хоёр яаран тухайн руу ирсэн. Тэд ч гэсэндээ таньдаг мэддэг бүх хүн тэрүүгээ холбоо барьж үтсэн ч гэсэн бүгд ээжийг нь хаана байгааг мэдэхгүй уулзаагүй гэсэн хариу өгж исэн. Дээрээс нь Пак гар утсаа хүртэл үлдээгээс гарсан байсан болохоор холбоо барих ямар ч боломжгүй байсан. Ийхүү тосхны хаанаас ч Пакийн уул мөр илэрхгүй байсан яг тэр үед Ли нэгэн дэлгүүр рүү уйлан орж ирсэн. Тэгээ тухайн үеийн дэлгүүрийн эзэн бол тэр үеийн Лигийн дүр төрхийг маш сайн санаж байсан. Ли хоёр гартаа жижигхэн гутал нэг нэгээр нь барьчихсан орж ирээд манай эхнэрийн гутал энд байна гэж уйлсан. Уйлж түүнд харуулсан гэж байгаа. Үүнийг сонсоод бүгд тэр гутлыг харах гэж бөөгнөрсөн. Нөхөр Лигийн хэлснээр дэлгүүрээс 60 орчим метрийн зайтай далайн иргэг дээр эхнэрээ хайгаад явж байтал эхнэрийнх нь гутал далаа руу чиглэсэн чигээр зэрэгцүүлээд тавигдчихсан байсныг олж харсан гэж байгаа. Тухайн үед алга болсон Пактай холбоотойгоор тосгоноос олдсон цорын ганц баримт нь энэ болсон. Ингээд энэ гутлыг харсан хүмүүст бол хамгийн түрүүнд бодогдох боломжит хувилбар нь мэдээ амиа хорлсон юм болов уу гэсэн бодол байсан. Пак өөрөө тэнд гутлаа тайлаад далаа руу орсон юм бахтаа гэсэн таамаглал бол хамгийн түрүүнд дэвшиж эхэлсэн. Хэрэг өөрөө далайн ус руу ороогүй бол хэн нэгэн түүнийг далаа руу хүлгэсэн байх магадлал бас харагдаж байсан. Тэр үед шүн болохоор тэр хайваар с ิจ гтэй залуус нилийн тэнүүчилдэг байсан тийм үе. Гэр оронгүй хүмүүс нилийн тэнүүчилдэг тийм үе байсан. Тэр хүмүүс Пакийн зүүж авсан үнэт эдлэл ч юм уу тиймэрхүү зүйлийг дээрэмдээд түүнийг далаа руу түлхчихсэн юм биш байгаа гэсэн тиймэрхүү цуу яриач тухайн үед гарч эхэлдэг. Тэр газрыг харсан CCTV бичлэг эсвэл ойролцоо зогссон машинуудын хар хайрцагны бичлэг байгаад олдсон бол асуудал бол маш хурдан шийдэгдэх боломжтой байсан. Гэвч тухайн үед тийм CCTV ойр хавьд нь юусоо байгаагүй. Хэрэг Пак үнэхээр далайд унсан бол далайн урсгалд хаа хүртэл явсан байх магадлалтай вэ гэж хүмүүс бодон явгнаар хурч болох бүхэл газраар хүмүүс хайж эхэлдэг. Гэвч харамсалтай нь тухайн үед бол ерөөсөө юу ч олдохгүй байсан. Пак алга болсноос 2 дахь өдрөөс эхлэн Пакийн гутал байсан газрыг төв болгож 500 м орчим өргөн бүст шумбагчд өөрсдөө далаа руу орж сэлж бүх булан нэг бүрчлэн самансан. 40 орчим шумбагч нэгэн зэрэг оролцож 3 өдөр дараалан тэр хэсгийг бүтнээр нь шалгасан ч харамсалтай нь Пакийн цогц олдоогүй. Ингээд эрэл хайгуул үргэлжилж байсан 10 дахь өдөр нь Пакийн хөргөн нь хатан ээж нь 8 давхудаа Макколи уух дуртай байсныг мэддэг байсан болохоор мухар сүсэгч гэсэндээ өчүүхэнч гэсэн найдварын үзүүр атгах гэсэндээ хэрвээ хатан ээж маань усанд байгаа бол гуй дээшээ гараад ирээрээ гэсэн утгатайгаар далайд байн Макколи цацаж тэр хаваар хатан ээжийг хайж явж исэн. Ингэж явж байгаад хөргөн нь эхнэр нөхөр хоёрын ажилуулдаг байсан дэлгүүрээс бараг 1 км орчим зайтай далай хүртэл алхаж исэн. Тэгтэл тэнд далангийн төсөглийн ойролцоо далайд хөвж байгаа хог новшны бөөгнөрл дундаас хатам ээжийнхээ цогцыг олдог. Эхэндээ тэр нь хатам ээж нь мөн эсэг нь битгий хэл ер нь хүм мөн үү биш үү гэдг нь ч ялгаж мэдхэд бэрх харагдаж байсан. Ингээд
Ямар нэгэн с сэжигтэй зүйл олж харамгцаа шууд л цагдаагийн газар руу мэдэгдэж аврах багийнхан ирж нэгтэлж үзэхэд хогтой хутгалтсан байсан тэр зүйл нь дээд хувцс хэсэг нь тайлагдж арьсан нийл гарсан Пакийн цогцолох нь тодорхой болдог. Эхэндээ хүргэнч гэсэн, охинч гэсэн, бүр нөхрөнч гэсэн тэр цогц Пак мөн эсгийг бол таних чадахгүй байсан. Гэхдээ Пакийн хуруунд байсан бөгжний ачаар арай гэж Пакийн цогц мөн болохыг бол тогтоож чадсан. Пакийн охин хүргэн хоёр анх хос бөгж зүүдэг байгаад дараа нь тэр бөгжөө нэг их зүүхэ болсон учраас аав ээж хоёртоо өгсөн байсан. Тэгээ энэ бөгж нь бол яг мөн байсан учраас ээж нь мөн гэдэг нь бол тодорхой болсон гэсэн үг байгаа. Энэ мэдээг сонссон хөшүүд нь бол маш их гашуудж исэн. Пактай дотн осон хөшүүд маш их цочирдож цогцыг олдсон мэдээг сонсоод ирсэн хөшүүд Пакийн цогцыг хараад бүгд л бүр сэтгэл санааны маш их шоконд орж исэн. Яагаад гэвэл Пакийн нүүрний олон хэсэгт хөхөрсөн сорив шарах байсан. Ялангуяа нүүрэн дээр нь маш том хавдсан байсан. Тэр хавдаж томорсон хэсгээс болж гэр бүлийнхэн нь хүртэл Пакийн царайг танихад үнэхээр хүндрэлтэй байсан гэж байгаа. Тэгээ тэр дүр зургийг харсан нутгийн хөвшүүд бол хэсэгтэй л шокносоо гарч чадахгүй сэтгэл санааны хувьд бол маш хүнд байсан гэж байгаа. Ингээд Бухан хотын Тэнгисийн цагдаагийн газар үүнийг энгийн өхлийн хэрэг гэж үзэж болохгүй гэж дүгнэн задлан шинжилгээ хийлгэж дотоод мөрдөн шалгалтанд ордог. Ингээд тэр өдөр эхнэр нөхөр хоёрын явсан мөр нэг нэгээрээ ил болж эхэлсэн. Тэр шөнийн 10 цагийн үед ирсэн хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч энэ үйлчлүүлэгч эхнэр нөхөр хоёрыг маргалдаж байсныг нь болиулаад 11 цагийн орчим хоолны газраас нь гарсан гэж хэлсэн. Гэтэл түүнээс ойролцоогоор 8 минутын дараа цагдаа нэг дуудлага ирсэн байсан. Цагдаагийн газрын оператор уцаа авахд Пак би энэ эрэгтэйгээс залхаж байна гэх мэтчлийн үгийг яриад дуудлагын тухай ярьж эхэлсэн байгаа. Энэ Ямпод хоолны газар байна. Энэ хүн өдөр болгон намайг зодож доромжилдог. Ирээд энэ хүнийг аваад яваач гэж хэлдэг. Дуудлагын ажилтан хариуд нь энэ хүнийг бариад ав гэж хэлхийг нь сонсоод энэ хүн гэдэг нь хинбэ та нөхрөө хэлж байна уу гэж эргүүлж асуусан. Тэгэхэд Пак баг зэрэг сандарснаа будилж ярьснаа удалгүй уучлаарай бишээ уучлаарай гэж хэлээд юу ч бишээ юу ч болоогүй шүү гэд үгээ өөрчилдөг. Ажилтан тэгвэл бид очихгүй байж болох уу гэд лавлсан чинь Пак тийм битгий ирээрээ ямар ч асуудал байхгүй гэж хэлээд дуудлагаа цуцлаа гэж хэлээд цуцлсан байгаа. Өөрөөр хэлбэл тэр хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч гарснаас 8 минутын дараа тэр хоёр бол шууд унтсан биш маргаан үргэлжилсэн гэдгийг бол харуулж исэн. Гэхдээ яагаад ч цагдаад өгсөн дуудлага цуцлсан байсан. Ийм нөхцөл байдал ил болсон тул цагдаа нар нөхөрт нь албатан мөрдөн шалгалт хийхээс өөр аргагүй болдог. Нөхөр эхний мэдүүлэгтээ бол тэр өдөр ямар нэгэн зодон хүч хэрэглэсэн явдал байгаагүй гэж мэдүүлсэн байсан. Мөнгөний асуудлаас олж хоорондоо дууга өндөрсгсөн нь үнэн. Гэхдээ өөрөө эхнэрээ зогссон юм бол огт байхгүй гэж хэлсэн байсан. Харин өрөөнд байсан жижиг намхан ширээг эхнэр нь өөрөө өргөөд шидсэн. Тэгээд хагарсан тэр ширээний хэсэгт өөрөө толгоогоо цогсон гэж мэдүүлсэн байсан. Өөрөө бол ердөө эхнэрийнхээ цээж хэсгийг баг зэрэгэл түлхсэн төдий. Тэгэл эхнэр нь чи намайг зодож байгаа юм уу гэд цагдаа руу дуудлага тухайн үед өгчөөд цуцлсан гэж нөхөр нь мэдүүлсэн байсан. Тэгээд үүний дараа бол тэр хоёр унтаад сэрэхэд эхнэр нь алга болсон байсан гэж хэлсэн байсан. Тэгээ хэрэг гарснаас хойш бол 2 сарын дараа задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр болохоор эхнэр Пакийн толгой болон бугуйнд нь арсанд орох цусаалтал илэрсэн. Баруун хөмсгөний дээгүүр 1.5 см-ийн урттай урагдсан шарх байсан бөгөөд духны дээд хэсгээс ташуу чиглэлтэй арсны хууларсан уул мөр ажиглагдсан. Мөн дагдсны хэсэгт ч 3 газар арс хууларсан мөн хөнгөн зэргийн арсанд орох цусаалталт байсан. Эдгээр гэмтэл нь дангаараа үхэлд хүргэх хэмжээнд биш ч цусаалталт байсан учраас үхээсээ өмнө үүссэн шарах гэж үзсэн байна. Гэхдээ эдгээр харьцангуй жижиг шархнаас гадна нэг маш ноцтой гэмтэл илэрсэн. Хүзүүний нугаламд нь хугарал илэрсэн. Тодруулбал 5-6 дугаар хүзүүний нуглан бараг тасарч салсан хэмжээнд хугарсан байсан. Мөн хүзүүний булчинд их хэмжээний цусаалталт илэрсэн. Шөрмөс суналт булчин гэмтэх хэмжээний зүйл биш, харин хүзүүний яс нь хугарсан ноцтой гэмтэл гарсан. Энэ нь болохоор ихэвчлэн томоохон авт осол эсвэл ус руу шумбах ослоос үүсдэг тийм маш ноцтой хугарал байсан. Өөрөөр хэлбэл үнэхээр асар хүчтэй цохилт ирсэн тохиолдолд л ийм хугарал бий болох боломжтой байгаа. Мөн задлан хийхэд уушигнаас нь маш их хэмжээний ус илэрсэн. Нас орсон хойр нь усанд ороход уушгинд ус баг зэрэг байгалийн жамаар ордог ч гэсэндээ Пакийн уушгинд байсан усны хэмжээ бол тийм байдлаар тайлбарлахад хэцүү. Өөрөөр хэлбэл амьд байхдаа ус маш их хэмжээгээр залгисан, живэлт үүссэн гэдгийг бол харуулж исэн. За ингээд энэ задлан шинжилгээний үр дүнд үндэслэн энгийн байдлаар авч үзвэл 2 том хувилбар гарч ирдэг.
Нэгдүгээрт тэр нас барахаасаа өмнө хэн нэгний хүчирхийлэлд өртөж хүзөөний нугалманд хугарсны дараа далайд хаягдсан байх. Хоёрдугаарт өөрөө далаар үсрэхдээ ямар нэгэн хатуу зүйлийг мөргөн хүзөөний ясанд хугарч дараа нь усанд живж амнасаа алдсан байх. Үнэн дээр хоёр хувилбар бол хоёулаа бүрэн боломжтой гэж хэлэх аргагүй. Гэхдээ тусдаа эргэлзээ төрүүлэх зүйлсүүд бол олон байсан. Тиймээс мэргэжилтнүүд ч аль нэгийг нь яаран эцэслэн дүгнэхээс болгоомжилж байсан. Эхний хувилбарыг шалгаж үзэхээр SBS телевизийн үүнийг мэдхийг хүсэж байна гэдэг нэвтрүүлэг нь энэ хэргийг сурвалжилж байх үедээ хөршүүд болоод гэмт хэргийн сэтгэл зүй судлаачид эхнэр Пакийн дүү болон түүний нөхөр хүртэл мөн нөхрийнх нь дүү гэх мэт хүмүүсээс с ิจ гтэй зүйлсүүдийг бол асуудаг. Хамгийн түрүүнд болохоор Ли буюу Пакийн нөхөр мэдүүлэхдээ унтаад сэрэхэд эхнэр алга байсан. Тэгээд би зурагт үзэнгээ эхнэрээ хүлээсэн. Шүн бол гадагшаа юусоо гараагүй гэж хэлсэн. Гэтэл дараа нь тогтоогдсноор л Ли хоолны газраас гарсан байсан. Тэр үүрээ Лиг харсан гэрч гарч ирдэг. Эхнэр нөхөр хоёрын хоолны газар байсан гудамжинд нэг нь том зах сагнуурын усан онгоцны ахлах ажилдаа амьдардаг байсан. Тэр хүн тухайн өдөр үүрийн 2 цаг 30 минутын орчим загас барих хөлөг онгоцонд суух ажилтныг машинаар бомб руу хүргэж өгсөн баг. Тэрээр шөнийн 1 цаг 50 минутын үед тэр хоёрын ажилуулдаг хоолны газрын урдуур өнгөрөхдөө нарийн гудамж байсан учраас машинаа аажуухан жолоодод явж байтал дэлгүүрийн яг эсрэг талд зогсоод өөрийнх нь машиныг харж байсан нэг хүнийг олж харсан. Тэр хүн нь болохоор Ли байсан гэж мэдүүлсэн. Дараа нь тэр усан онгоцны ажилчдыг далайд буулгаад түүний 3 цагийн үед буцаж ирэхдээ Лиг дахиж харсан гэж байгаа. Тэр үед ч Ли гадаанаа байж байгаад хоолны газрынхаа хаалгын онгоолон дотогш орж байгаа нь харагдсан байна. Тэгээ тухайн үед болохоор за яг зүгээр хоолны газрынхаа үүдэнд зогсож исэн болов уу гэж бодох гэтэл дараа нь хоолны газарт байсан гудамжаас нилээд хол явсан болох нь ч тогтоогддог. Бүр машинаа унаад ийш тийш явсан гэдэг нь тогтоогддог. Тэр үүрээр машинаар хаасайгүй явсан бичлэг машиных нь хар харьцагт үлдсэн байсныг цагдаа нар сүүл сэргээсэн байна. Эхнэр нь гинт алга болсонд чочирдон ухаан самуурсан эсвэл архин бүрэн гараагүй байсан байх боломжтой ч өөрийнхөө гадагш гарсан бүр машинаа барьсан гэдгээ ч санахгүй байна гэдэг нь бол нэлээд эргэлзээтэй харагдчихсан. Тэгээ тэр хаашаа явсан бэ гэхээр хоолны газраасаа машинаар 10 орчим минутын зайд тэдний амьдардаг байр байсан. Тэдний амьдардаг байрны зогсоол CCTV байсан бөгөөд тэр бичлэгт нөхөр Ли Үүрийн яг тухайн цагийн үед гэрлүүгээ түрхэн орчоод гарч ирж байгаа нь битгцсэн байсан. Магадгүй эхнэр нь гэртээ очисон юм болов уу гэж шалгахаар ирсэн байж болно. Тэгтээ цагдаад мэдүүлэхдээ бол тэр ерөөсө гэртээ ирсэн гэдгээ яриаггүй байсан. Ли үүрийн 2 цаг 50 минут орчимд хүртэл гэрийнхээ гадна байдаг машины зогсоолд байсан бөгөөд 3 цаг орчимд дахин хоолны газар руугаа буцаж ирдэг. Түүнийг тэр үед буцаж ирэхийг өмнө дурдсан усан онгоцны ажилтан харсан байсан. Тэр үеэс хойш Ли үнэхээр хоолны газартай байсан бололтой. Тэгээд өглөө болоход дахин гэрлүүгээ явсан харагддаг. Өглөөний хэдхэн цагийн хоолны газар болон гэрийнхээ хооронд бүр 3 удаа нааш цааш явсан гэдэг нь харагддаг. Дараа нь тэр хоолны газартаа ирдэг. Энэ үед түүний гарт ямар нэгэн зүйл бариатай байгаа нь CCTV-д харагддаг. Тэгээ энийг нь томруулаад хартал эхнэр буюу Пакийнх нь нүдний шил байсан байна. Тэр нүдний шилийг аваад дахиж машинаа унаад лөө хотын төвд байдаг нүдний шилний газарт очиж нүдний шилийг засуулахаар өгсөн байсан. Шилний хөл нь хугарчихсан учраас засаад өгөөч гэж тэр шилний газрын ажилчинд хэлсэн байна. 1-р сарын 26-ны шөнө хамгийн сүүлд ирсэн эмэгтэй үйлчлүүлэгч гарч явах хүртэл Пакийн нүдний шил бол бүтэн байсан гэж тэр мэдүүлсэн. Мэдээж нөхөр Ли Пакийг түлхэж тэр хоошоос хавж унахдаа нүдний шил нь шалан дээр унсан гэдгийг бол харсан. Гэхдээ тухайн үед нүдний шилнийх нь гар нь хугараагүй зүгээр исэн гэдгийг бол тэр харсан гэдгийг хэлжсэн. Ингээд нүдний шилний газар очиж ирснийхээ дараа Ли дахин хоолны газартаа буцаж ирээд Пакийн өвлийн хүртгийг дэлгүүрээсээ гарган гэрлүүгөө бас аваачиж байгаа нь CCTV-д үлдсэн байсан. Мэдээж нэг талаар бол энэ бүхэн байж болох зүйл гэж үзэж болно. Яагаад гэвэл эхнэр нь сурггүй болсон нөхцөлд нүдний шилийг нь засуулж курткийг нь зөөж тавих мэт гэх үйлдэл бол тийм ч с ิจ гтэй биш байх магадлалтай. Гэхдээ Пакийн хувьд бол нүдний шилгүүгээр хаашаач явах боломжгүй тийм хараа муутай эмэгтэй байсан байна. Тэгээ тэр шөнө Пак нүдний шилгүү бас куртггүй ганцаархнаа далайн эрг хүртэл явна гэдэг нь бол бас нэлийн хэцүү боломжгүй харагдчихсэн. За тэгээд өөр бас нэг с ิจ гтэй зүйл нь болохоор анх Пакийг алга болсны дараа хөршүүд нь гэртэн ирэхтэн тэдний жижиг ширээн бол хагарчихсан байсан. Пак энгийн үед архины жижигхэн ширээгээ засаад тавьдаг байсан ч тэр намхан ширээ зүгээр нэг цэвэрхэн хугарсан биш, харин бүр үүрж бутарсан байдалтай дэлгүүрийн гаднах буланд тавиастай байсныг хүмүүс харсан байсан. Тэр ширээ жижигхэн хэмжээтэй ч нэлээд хүнд хөлн бат бих чанартай байсан. Тийм зүйл бараг бяцартлаа бутарсан байгааг хараад яг
юу болсон юм бол гэж хүмүүс ол ихэндээ гайхажсэн тухайга дараа нь цагдаад хэлдэг. Гэтэл маргааш нь харахад тэр ширээн алга болчихсон байсан байгаа. Тиймээс хөршин тэр ширээн хайцсан юм бол гэж бодоод Лигээс асуусан чинь Ли эхнэрийг нь хайжсэн далайн шумбагчд хитрхи их таарч байсан болохоор гал түлхэд түлээ болгоод хэрэгэлсэн гэж хариулсан байсан. Тэр үед усанд орох хайгуулчид буюу шумбагчд өвлийн далайд бол мэдээж маш хүүтэн байсан нь ойлгомжтой. Тэгээ маш их таарж байгааг хараад дулаат зуулах санаатайгаар тэр ширээгээ түлсэн гэж хэлсэн байсан. Пакийн дүүч гэсэндээ мөн хэсэг хугацааны дараа очиод тэр ширээ алга болсныг хараад тэр ширээгээр ямар нэг юм хийсэн юм бахтаа гэж гайхажсэн тухайгаа ярьсан. Тэгээ тухайн үед болохоор яг тэр нөгөө үүнийг мэдхийг хүсэж байна гэдэг нэвтрүүлгийн сурвалжлах багийнхан үнийн эсгийг шалгахын тулд тухайн үеийн аврах багийн хүмүүсээс бол асуусан. Тэгэхэд тэд нэр химээ тэр ширээг түлээ болгож хэрэгэлсэн гэдэг нь бол үнэн гэж хариулцгаасан. Гэтэ тэр шинийг хаанаас авчирсан бэ гэхээр эхнэр нөхөр хоёрын байсан хоолны газрын гудамжнаас нилээд хол зайд байдаг хог хаягдлын цэгээс авчирсан гэж хэлсэн. Тэгэхээр өмнө нь тэр ширээг хаях гад хогийн зэг дээр хайцсан байжгаад тэнцээсээ авчирсан гэсэн үг болж таарсан. Тэгээ ингээд харахад бол жижигхэн мэт харагдах эсгүүд хүртэл Лигийн яриаг худлаа гэдгийг бол баталж байгаа юм шиг харагдчихсан. Гэвч Лигийн хувьд бол өөрөө одоо хүртэл гим зэмгүү гэж мэдгцээр л байгаа. Тэдний охинд бол мэдээж хэцүү байгаа нь ойлгомжтой. Ээж нь алга болчихсон, аав нь бол сэжиглэгдэж байгаа. Гэхдээ охин хэлэхдээ бол нэг өглөөс ирэхэд ээжигээ алдчихгаа дээрэс нь аавыгаа алуурчин гэгдэж байгаад бол зүгээр хараа сууж чадахгүй нэ гэж тэр телевизийн нэвтрүүлэгт ярьсан байсан. Тэгээ охины ярьснаар орон яллах дүгнэлтэнд ч гэсэн хитрхи тулгсан, хүчээр холбосон зүйл их байна. 100 алхам ухраад бодоход үнэхээр гэмтэл учруулаад үхэлд хүргэсэн байсан ч ээжийг маань хэдийгээр аав минь цохоод хөнөөсөн байлаач гэсэн хизээч бүр далайд аваачиж хаях хэмжээний хүн бишээ. Энэ бол юусоо боломжгүй гэд аавынхаа талд орж байгаа гэдгээ бол илэрхийлжсэн. Тэгээд Лигийн өмгөөлөгч нь болохоор хэлэхдээ хэрв Лиг үнэхээр хэрэгтэн байсан тэр ширээг аллагын багж болгож ашигласан байсан бол хамгийн түрүүнд хүн харахгүй газар аваачиж устгах эсвэл нуух байсан. Тэгтэл тэр олон хүн нүдэн дээр хэд хоног тэр ширээ тавиатай байсан. Эхнэрийнхээ цогцыг далайд хийж бүр гутлыг нь далайн эрэг дээр авчирч тавих хэмжээний нарийн тоцоололтой хэрэгтэй юм бол ийм замбраагүй болох дүр зургийг яаж тайлбарлах вэ гэж юу нь бол өмгөөлж исэн. Үүн дээр нэмээд өнгөрснийг сөхөж үзэхэд эхнэр Пак өмнө нь өөрөө амиа хорлох үйлдэл бас хийжсэн гэдэг нь ил болдог. Эдийн засгийн маргаан гарсан үедээ нөхөртөө харуулах гэсэн мэт далайн ус руу орж нөхөр нь араас нь орж түүнийг аварч гаргаж исэн тохиолдлоос хэд болж исэн гэдгийг хөшөөд олон гэрчүүд нь хэлж исэн. Гэхдээ мэдээж Пакийн талаас бол ихчигээ амиа хорлох хэмжээний хүн ерөөсөө бишээ гэдэг талаас бол өмгөөлж хүргэн ахыгаа хардж байгаа гэдэг тал дээр бол бат зогсож исэн. Ийхүү янз бүрийн мэдүүлэг харсан гэрчин яриа зүрлдэж байсан энэ хэргийн хүрээнд тагдаа нар 1 жил гарын туршид нөхрөөс нь 5 удаа мэдүүлэг авч маш шаргуу мөрдөн байцаалтаа явуулж исэн. Гэвч эцэст нь тодорхой шууд нотлох баримт олдоогүй тул хэрэгт яллах үндслэл бий болохгүй хэвэрлээсэн. Тэгээд хэрэг гарснаас 4 жилийн дараа дахин мөрдөн шалгалтыг хийж эхэлсэн. Мөрдөн шалгалтын үеэр бол прокурорын үзэж байгаагаар нөхөр Ли хэрэгтэн гэдэг нь бол тодорхой гэж үзэжсэн. Гэхдээ шууд нотлох баримт байхгүй болохоор хүн амны хэрэг гэж тогтооход хүндрэлтэй байна гэж үзээд хүнд гэмтэл учруулсан улмаас үхэлд хүргэсэн зүйл ангаар түүнийг буруутгасан байгаа. Ингээд шүүх хурлуулж анхан шатны шүүх хурлал нөхөр Лид 6 жилийн ялыг оноож шүүх танхимаас түүнийг бол шууд цагдан хорж эхэлсэн. За анхан шатны шүүх хурлын ял бол ингэж гарсан. Тэгээ одоогийн байдлаар болохоор Ли болоод Пакийн тал хоёулаа давж заалдах шатанд хандчихсан байгаа. Лигийн хувьд бол одоо хүртэл ерөөсөө их нэртэй ямар ч тийм муу зүйл хийгээгүй. Зөвхөн маргалдаа тэгээ унтсан гэдгийг тэр мэдүүлэг дээр бол бат зогсоор байгаа. Охин ч гэсэндээ яг аавынхаа талд бас зогсож байгаа юм билэ. Гэхдээ Пакийн ах дүү нар бол Пакийн талынхан бол нөхрийг нь сэжиглсээр л байгаа. Тэгээд хүмүүс бас хоёр ингээ хуваагдчихсан. Зарим нь нөхрийнхэн талд, зарим нь нөхрийнхэн эсрэг ингээ хоёр хуваагдчихсан байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол яг давж заалдах шүүх хурлал арай болоогүй байгаа. Шүүх хурал дээр 6 жилийн ял нь хэвээрээ үлдэх үү, эсвэл бүр гин буруугүй гэж үзэх үү, эсвэл ял нь бүр илүү нэмэгдэх үү гэдг нь бол тодорхойгүй. Хүмүүс бол ингээ хоёр хуваагдчихсан байдалтай байгаа. За тэгээд та бүхний хувьд энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Өөрсдд төрж байгаа сэтгэлдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж байна. За тэгээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.